Эрхэм сонсогч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны ногоос баасан гарагийн 15 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хэрэг болно шүү. Хизээд бэлэн байх туурайтай элдвч би нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 24-ний 5 гарагийн дугаар шуудархад бэлэн болоод байна. Студид хөтлөгч Анжи болон Ами, найруулагчаар Төвшин байрнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар архитаа хадгалаад 100 сая эзэн болороо хадгаламжийн урамшуул таян дахин зарлагдсан байна. Мөн кафе Боско брэнд 2 дахь салбараа Наадам центрт нэг гэж байгаа юм байна. Өдрийн мэнд хүргэе хаа. За өдрийн мэнд хүргэе. Шинэ 7 өдрийн мэнд. Шинэ 7 өдрийн мэнд сайхан амарсан уу? Сайхан амарсан. Цас орж ин гадаахаа. Яг одоо юу? Зүгтэн байна. За би бас сайхан амарсан. Янз сайхан уу? Машин тэрэг мэрэг гэдэг нэ тэр юм тэгээ бас ойр дуулцаг байсан банч блогчтойгоо уулзлаа. Тэгсэн үү? Бас жаажуул ажил амжууллаа. Ер нь тэгээд найз нөхдөйгөө уулзна гэдэг чинь гоё ажил болоод байна шүү ер нь. Стресс бас тайлж байгааз? Тийм. Тэр тэгээ уулзаагүй тэгээд тэр чинь бөөн гомдол саналтай хүмүүс явж байгаад нэг ингээ бөөндөө уулзчихлаа. Сайхан мангар одооны гомдол саналыг Нэг дор авч байна. бараг дулчихж байгаа байхгүй. За өнөөдөр бол даваа гараг бид нар худалдан авалт гэдэг сэдвээр ярилцдаг элдвч бигээрээ өнөөдрийн битэрийн ярих гэж байгаа сэдв бол Сэп. Гэртээ сэптэй болмоор байна за гэдэг сэдвээр За ярилцсан. сеф гэдэг чинь бол нөгөө нэг хадгалдаг мөнгө төгрөг хадгалдаг төмөр хавдрыг хэлдэг тийм үү? За одоо нууцын шүүгээ гэх юм уу? Тийм л юм да. Нууцлал өндөртэй. Нууцлал өндөртэй шүүгээ гэх юм уу та тийм ээ. За танад байна уу? Байхгүй. Манад бас байхгүй л дээ. Байгаа шиг асуух Яг гарч. ажил дээр сеф хэрэгэлдэг байсан болохоос гэртээ ерэн сефтэй байж үзсэнгүү. Гэтэ яг гоо юм бэлээ. Сүүлийн үеийн нэг том ухаалаг орнууд байна шүү дээ. Тий. Ухаалаг орнууд чинь доороо сефтэй болсон юм байна. Дороо юу? Тий. Тэр нь юу юм тэгээ бүр Нууц мэдчихгүйгээр үү? харагдахгүй тэгээд ингээд Оо за. доороо сефтэй тэр яг гоо ингээд нэг өөрөө хурууныхаа хийгээр гадна талын онгойлгочдөг. Тэгээд дотор талтай код модтой тийм супер сефтэй болсон юм байна бас. Лаг болж байгаа юм биш тэгвэл тий. Тийм болсон юм байлаа. Тэгээ яг нэг алт эрдэнэс магадгүй бэлэн мөнгө хадгалах юм байл үү те. Монголын хувьд хүмүүс ихэвчлэн л албан байгууллагынхаа хэрэгцээнд сефтэй байсан бол одоо айлууд гэртээ сефтэй болж байгаа юм байна. Тэгж байгаа баха. Би ганц л аль мэдхийн гэдэг шиг. Гэтэ сүүлийн үед л мэдгүй л байна л да. Манай өвөг их сэвтэйсэн. Гэтэ нөгөө нэг юм хуучны та санаж нэг юм өндөр нэг том ингэж эргүүлж онгоодог төмөр сэв байдаг байсан. Тийм шүү дээ. Гэдэг онгоолгоо. Тий. Одоо дээр доошоогоо л онцтой юм шиг байгаа. Тэр байдаг байсан. Тэгээ манай өвөө ч нөгөө нэг дотор нь юу хийдэг байсан гэхээр бичиг баримтууд айгу хийдэг байсан. Төмөр замын дарга байсан болоод тэр айгу бичиг баримт хийдэг. За тэгээд мэдээж бэлэн мөнгө өгдөг байсан баг. Тэгээ нөгөө буу өгдөг байсан. За тий. Бууны сэв гэж тустай байдаг. Уг нь бол бууны сэв гэж тустай байдаг. Бууны одоо нэг гэртээ албан ёсоор одоо бүртгэлтэй буу ашигладаг хүмүүсийн хувьд бол хүүхэд шуух тоглож аюул байна шүү дээ энэ чинь. Байхгүй орон дур. Тийм учраас бууны сэв гэж тустай сэв байдаг юм билээ. Им нарийнхан гонцгой сэв байдаг юм билээ. Би бас нэг найзанда нэг 2 буутай сэв харж ил байсан. Гэх мэтэр ингээд. За одоо бол яг нөгөө нэг хулгай цэцлэгээс сэргийлээд гэртээ тийм сефтэд болж байгаа юм байна л да хүмүүс. Тэгээ мэдээж нэг бэлэн мөнгөч одоо гэртээ бэлэн мөнгө хадгалдаг цагч одоо орог өндөрлөж явах шиг байна. Банкад л хийж байгаа хэрэгтэй. Банкад хийгээд картанд орчиж байгаа учраас нэг актер заавал нэг тэгж юу яагаад авах шаардлага байхгүй. Хамгийн гол нь одоо нэг үнэт эдлүүд гэж нэг юм байна. Өв дамжаад ирсэн үнэт эдлүүд гэж нэг юм байна. За тэгээ эмэгтэй хүмүүсийн одоо энэ гар хөл хамар толгоонд зүгддэг чих мэхэн зүгддэг энэ мөнгө эдлүүд зүйлүүд чинь бас ингээ хадгалагддаг юм байна. За би бас нэг өөр нэг хүнийг мэдэн л дээ зайшгүй сефтэй байхаас өөр арга байдгүй маа гэд нэг ярьжсэн. Яасан гэсэн чинь нилээн ховор төрлийн өвчнөд хүнтэй байхгүй тэр айл. За. Тэгээд тэр им тарайн айгу ховор байдгүй. Тэгээ олоод иргээд ингээд тавихлаар хүүхэд шуухад нөгөөдгөр нь оролдоод хагалчих ч юм уу нэг бол тэ ингээд нэг санаандгүй байж байгаад амсаачих гэж гэдэг юм уу яадаг чи тэр им тариагаа авчирхлаарэ яг тийм сепэнд хадгалдаг. Тэгэхгүй бол ингээд нэг хүн амтан одоо хүүхэд шуухад хагалчих гээд байдаг гэд. Тэгээд өгшин чинь гэртээ нэг сеп авч тавилаа гэд ярьжсэн шүү бас. Тэгэхээр бас тийм ховор им тариа мариатай тийм хүн бол
бас тэгдэл юм байлаа. Нөгөөдгийгөө хүүхдийн гараас л хол болгож штэ бас. Хэцүү штэ бас тий. Санамсаргүй унгаад хагалчвал бас. Тий тэгээд тэр чи айгүй үнэтэй ховор Монголд байдаггүй заавал гаднаас авчирдаг. Тийм болохоор нөгөөдгийг нь хүүхд унгаагаа галчвал хүүхдээ зодох уу яах вэ нөгөө өвчтөө үнэ яах вэ гэл асуудал давхар гарч ирэх юм байна л да. Тэрнээс сэргийлдэг гэсэн шүү. Тэгээ зарим айлууд бол яг нөгөө кино минут дээрээс л их харах юм да. Бичиг баримт илүү төмнүүдэ хийдэг юм шиг байгаа юм. Тийм ээ. Пассвортын нийт хэрэгээ. Одоо тэр чинь бас нэг үргэлдэж алга болчих гээд байдаг тал биш үү? Энд тэнд хийчихээр олдохоо ойлж гээд байдаг. Тэр тэрийг бас хийгээд байгаа юм болоо да. Үл хөдлөхийн гэрчлэгээнүүд гэх мэттэй нэг зайлшгүй нэг тийм юмнууд байдаг да. Хүн чи хадгалах хэрэгтэй юм гэж нэг гэр бүлийн гишүүдийн бичиг баримтнаас эхлээд те хөдлөхийн гэрчлэгээ. Тийм шүү дээ. За одоо тэгээд томоохон дүнтэй гэрээ контракт, зээлийн гэрээ мэрээч гэдэг юм уу л та бусын зүйл хийсэн бол тэр гэрээгээ хадгалах ч гэдэг юм уу те. Тэгэл тэр чи одоо жишээлбэл усанд нь орчлоо гэхэл тий асуудал үүсээд эхлэх байлгүй. Яг үнэ. Гэх мэтийн бас бичиг баримттай хадгалдаг гэсэн. Тэгээ одоо зүгээр өнөөдөр бид нар юу ярих гэж байгаа юм бэ гэх юм бол та гэртээ септэй юу? Тэгээ септэй бол ямар ер нь яг септэй хүмүүс л орж ирээ. Тийм. Тий орж ирж холбогдъё. Тэгээд септэй яагаад ийм сеп авч тавих болсон тий сепний тийм юу ямар зорилгоор ашиглаад байгаа юм бэ гэдэг нь тэгээ хэр удаж байгаа юугаа хадгалдгийг нууц юм хийнээр дотор нь байгаа гэж үгээд код нь хийдий хаана тавьдгийг те бас тэгээ нөгөө гаднаасаа харагдах хэлбэр дүрс нь бас нэг өөр агаад тах шиг байгаа юм тэр чинь. Одоо ч тэгээ сепнүүд чинь юм нэг дүрхүүртэй сеп байсан бидний нөгөө нах гэж ингэж сеп байсан бол одоо зөвхөн гэдэг код хийгээд онгоочдөг сепнүүдтэй л болсон л доо. Жохон нөгөө гадаадын кинон дээр гараад байдаг шиг ахаа одоо нүд мүдний хэмээ танил одоо тэгээд идэг цэп бийдэг юм болов. Тэр чинь жохон кинон дээр л гараад байгаа юм л да. Ер нь кодтой сеп байгаа их хэмжлэн кодтой сеп байгаа болов гэж бодож байна. Нэг актер тэр нүдний тордог бүрхөвч дуу хоолойны мөнгөөр тавьдаг гэдэг нь гайг баха. Сүрхээ юу? Тий. Тэгээд одоо гадуур ер нь Монголд хаанаас сеп авдгийг ямар үн ханштай байгаад дээдгийг энэ миний бас мэдчихмаар л байна. Гоё шипиг. Юмыг яаж үгүй гинт нэг ингээ алтан бөгчтэй болч нөгөөдгөө хийх гэсэн сепгүй байж байгаа. Бас хадгалмаар л шүү дээ. Сепи авмаар байдаг. Ямар үнэтэй байгааг мэдчихмаар шүү дээ. Инх чаргал тоогоо өгч ингэнэ хаа. Энд сүүлийн үеийн байрнууд шкафын дотроо нэг хар септэй болсон байна лээ. Ихтэй хуванцар материалаар хийгдсэн шүү гэж байна. Тэрэн дээр сепл юм да. Би нууц юмудаа хийцэн байгаа л гэж байна. Техник үед бол манай гэрийн ханны том шкаф байсан. Ханны том шкафны дээдлийн нэг тийм нэг чойжтой одоо юм төвчг байлаа л да. За тэр бол манай ээжийн сеп байсан. Ээж амттай, шимттэй, нарийн нандин ховор мовор юмнуудаа тийшээ хийгээд түгждэг. Ээж л түгжиж гин гэж бодож байгаа юм л да. Ах нар бид нар бол шкафаа ажиллуулж байгаа л артлаар нь онгоодгоо тэгэл авчдаг байсан. Нөө ер нь бол авдрын арын тав гэдэг шиг лөө. Ээжийн сепиг бол дисгэдгүү л байлаа гэхгүй. За гэх мэтээр ярих нэ. Өнөөдөр тэгэхээр гэртээ септэй тий сепийг яаж ашиглаж байгаа талаар ямар үн ханштай байдаг талаар ярих нь та бүхэн одоо бид нарыг нөө хамтран ажиллагчаа танилцуулж чад юугаа эфир утаснууд нэхлэр орж ирээд энэ тухай ярилцах нь биш. За ойл хамтран ажиллаж танилцуулъя. Аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуул дайнд дахиад зарлагдсан байна. Тэгэхээр та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламж нээлгээд сар бүр хосоороо гадаадад аялах эрх нэг харилцагч. Энэ бүр сар бүр шүү. За тэгээ 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч, 500 сая төгрөгийн эзэн 5 харилцагч. Гингээ явах нь. За энэ жилээс бол ингээд ийм гоё шагнал нэмэгдсэн юм байлаа. Хосоороо гадаадд аялах эрх нэг харилцагчд гээд. За тэгээд энэс чинь гадна сүүлийн 4 хооронд таарсан бүх харилцагчдаа 50 мянган төгрөг тараачдаг гэж байгаа. Ингээд жилийн туршид ер нь нэг 700 гаруй харилцагч ацтан болдгий байлаа л те. Тэгээд жилийн эцэст бол ер нь он гаргаад хийдэг 26 оны 1 сард хийгддэг. Энэ бол нөгөө нэг супер ацтан шалгаруулдаг. Ингээд супер ацт нь бол 100 сая төгрөгийн эзэн болдог байгаа. За энэ
чи одоо 3 дахь жилдээ явж байна. Өмнө нь 2 удаа 100 сая язтанд тодорсон гэсэн үг. 24 оныхын сураг ажиг тавих нэ. Сэлэнгийн аймгаас орж ирээд ихтлгүүрд явж ирсэн. Ой нэг хадгаламж нээчих гэсэн. Ах уу азтан болсон байлаа юу бас шагнал нүдэ олдно гэж тэрийг хэлдэг байлгүй. Тэгэхээр зүгээр л тэ хадгаламжаа нээгээд мөнгөө 16.5% хүртэлх ийм өндөр хүүтэй хадгалуулсныхаа төлөө та ийм азтан болох бололцоонуудыг эзэмшиж байгаа шүү бас. Аян 3 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд үргэлжлэх учраас танд маш их одоо цаг хугацаа байна гэсэн үг тийм ээ. За тэгээ яах юм гэхээр та сонгосон хач нэр нийсээ хадгаламж нээлгээд хадгаламжаа сунгаад хадгаламжтай орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд оромшуулын нэг ирэх аваад л оролцоод явчихсан. За тэгээд дархан эрдэнэт бол Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлүүлэлт та оролцох боломжтой байна. Аригта хадгалаад 100 сая эзэн болоорой гэдэг энэ аянд та илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь бол Facebook дээр Ариг банк эмэн гэсэн хаягаар ороод үзэж бодно. Мөн 100 сая цэг Ариг банк цэг эмэн гэсэн вебсайт байгаа. Энэ сайтаар орох юм бол танд хэдэн хадгаламжийн ирэх байгаа ч харагдаад идэг. Зөвхөн нөгөө нэг хийсэн мөнгөний 50,000 төгрөг тутамд нэг ирэх одохоос гадна эн чинь хадгаламжаа сунгах, шинэ хадгаламж нээх гэд хөдөлгөөн болгонд нь баг нэг суглаагаа явуулдаг юм байлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг нь 70 10 техник 70 10 техник гэсэн утсаар аваарай. За баярлалаа. Аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулалт энэ дахиад зарлагдсан байна. Ариг банк өндөр ажиллаа баярлалаа. За утсаана юу вэ тийм ээ? За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утсууд та бүхний өмнө нээгдсэн. Өнөөдөр хэдүүлээ бие биендээ СЭП ийм айгүй хэрэгтэй юм байна. Чухал юм байна. Ийм байна. Хямдхан юм байна. Үнэтэй юм байна. Энчэнээс авсан, тэнчэнээс авсан. Яг ийм шипинууд аваалцсан. За лекний сонсогч байгаа юу? Ano? Өдрийн мэндэ. Өдрийн мэнд гурваа. За гэртээ СЭПтэй байна уу? Сэвтэй байна. За хаанаас ав, хизээ ав? Энэ манайд одоо баг надаас өмнө үйлдвэрлэгдсэн сэв бах уу. Маа анх намайг мэдээ ороход байдаг гэсэн сэв. Нөө өндөр 2 хаалгатай дөрвөлжин сэв үү? Биш ээ, надаас арай намхан гэдэг нь 100 шармаар багтаал баг. Нэг жижигхэн нөгөө нэг цаарл шар энэ дээр орс сэв байдаг шүү. Тийм. Чамаас амхан байхын тулд 150 хавцал байх хэрэгтэй та. Тийм ээ. За тэр манай аав хаа олж ирсэн мэдгүй авчаад байсан. Одоогоор тэгээ байж л байдаг. Гаргаа тавьчихгээд бас хайрваа гаргаж чадахгүй. Тэгээд бас эхэндээ ч яг нөгөө нэг хог новш тэгээ жагуулдаг сав байсан. Сүүл рүүгээ аш тусын ойлгоод нарийн андын бичиг баримт янз бүрийн юм одоо хийдэг болсон. Нилээ хүнд үү? Нилээ хүнд. Намайг жоохон байхад манай хажуудлын айл яг манайхтай адилхан зэвтэй байдаг байсан. Тэгээд манай хажуудлын айл галж чатаад, бүтэн шатаад. За. Тэгсэн чинь сепентрээс бүх юм зүг зүгээр үлдсэн. Цаасан материалууд нэг жоохон шаргадаад шаргалсан байсаас бусдад бүх юм зүгээр үлдсэн. Тэгээд энэ дээр үе орс сепүүд чинь нөгөө галж чаддгүй юм байна гэдгийг мэдж аваад. Тэгээд тэрээс бас нарийн андын бүх юм хоёроос сепэнд дэдэг болсон. Манаас бүрхтэй яг тийм цоож мож нууц юм байхгүй. Тэгээд жижигхэн хөрөөр лонгооч. Гэхдээ хамгийн гол нь бас нэг эрсдэлтэй үед хамгаалалт байлгах шаардлагатай юм уу да. Хоёр хүн өргөхөд бол дийлэхэргүй байна уу? Дийлэхгүй. Тийм байдаг. Өндөр хүчтэй сэпнүүд байдаг. Хай чадваргүй учраас ч бас нөгөө тэр өндөр давхар дээрээс лифтгүй байрны өндөр давхар дээрээс сэпэд зөөж чаддгүй. Тэгээ чадаагүй тэгэл одоогоор байгаад байна л да. Тэгээ бас нэг ашиг тустай юм нь түрүүний ярьжсэн тэр нөгөө амархан эвдэж хагардаг ч юм уу эсвэл хүн андуурч аваад хэрэглээд янз бүр асуудал үүсчихдэг юм уу да. Сэпэнтэйгээ цаочтой. Тэгэл энэ сэпэнтэй байгаа юмуд бол ер нь баг ингээд одоо миний юу шүү гэдэг юм уу ч шинэ гар удах шаардлага байхгүй гэдэг ч гэдэг. Ер нь тийм ойлголттой тийм ээ. Тэгвэл бас нэг гэртсэн айлчин гээ чин зочин мочин чин цаваагүй шүү дээ очоод ингээд үзээ бариад авчдаг. Тэгээ бас янз бүр ховор идүүлгийн зүйл юм уу хадгалал одоо нэлээд олон жил уулзлаа дамжаад ирсэн нөгөө ном судар модрыг үзэж байгаа гэдээ хууц нь урчих юм бол яг үнэ. Тийм бас айгүй хэцүү байхгүй нөгөө нөхөс сэргээж чадахгүй гэж зүйлүүд байгаа шүү дээ. Тийм. Бидний л хамгаалж ухаал. Тэгээд үнэлэшгүй гэж яддаг шүү дээ. Заавал нэг нууцлаад байх юм байхгүй хамгийн гол нь хамгаалалт байх хэрэгтэй юм да хамгаалал гэдэг үгнээс л. Тийм байна. Байлгаж байна. Тэрнээс бусдаас одоо тэр үнэтэй
Одоо бол тэгээд ямар бэлэн мөнгөд хадгалах байсан юм чинь. Сэбэ гэрийнхэн хаана байрлуулсан байгаа вэ? Манай яг юу л байдгийг ханы нэг шкаф байдгийг том өрөөнд ханы шкафтаа зэрэгцүүлээд яг нөгөө өргөнийх нэмжээд харддаг. Тавилга шиг л тавьсан байна. Тийм байна. Тавилга шиг л тавьсан. Чи яг бас ингээд оройдоо хурж ирээ төрөвч мөрөвчөө хийгээл түгччаад унтжээ л да. Өглөө аваад гарна үз. Сэпний заяа гомд нь шүү дээ. Одоо миний төрөвчд чинь 0-ын цаатаас өөр байдаг шүү дээ. Яагаад? Төрөвч жолох нь хийчихэлтэй гэж. За баярлалаа. Баярлалаа. Өдөр ажилд намжлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ажилд намжлаа. За. Баярлалаа. За. Тийм байна. Заавал мөнгө төгрөг гэхгүйгээр нарийн нандин тийм ээ. Таны хэлдгээр нь үнэлшгүй зүйлүүдийг хийх чухал юм байна. Тийм. Одоо сая хэлж штэ нөө төмөр төртсөн тохиолдолд бол хадгалагдаж гин гэдэг ч юм уу те. Энэ бол бас айгуу том давуу тал шүү. Тийм байна. Гоё ш бэ. Яг тэр хуучны Орос тэр цэп харин байдаг байсан юм а. Одоо тэгтээ байдаг юм байна. Айгуу хүндэлтэй. Хүнд амар хүнд. Бид нар нэг удаа дарханд байж хад манай байгууллага нэг сэптэй байсан юм. Бас л нөгөө нэг доотлолтоо өндрүүлэгчтэй амар сэп. Тэгэд нэг айлтай бид нар нэг гэрээ байгуулад нөгөөх нь ингээд цаг нь тулаад мөнгө нь орж ирээгүй байгаад нөгөө айл чи хурж ирээд бид нараас та нар ер нь яаж ч магадгүй бацаанууд энэ эд хөрөнгийн чинь барьцаанд аавна гэсэн чинь сэп л байгаа юм чинь. Тэг тэр том сэп байна гэсэн. Өргөөд хэлтгөө нөөдөр. Аваа гаргасан уу? За энийг энэ хаашаал авч яваад болохгүй бол дараа нь энийг л ирж авъя гэж хаяад явсан. Хин дотор их нэрийн юм байгаа. Өргөөд хэлтгдэггүй. Аваа баймар юм байдаг байхгүй тий. За л дараагийн сонсогч байгаа. Байна уу? Халбагцсан маань сонсогчоо өдрийн мэнд. Өдрийн мэнд. Радиогоо утраагаараа. Утраачлаа. За гэртээ ямар сэптэй байна? Стана саяны хүний хэлснээр Орс сэп. Манай аавын хэрэгжилжсэн сэп л дээ. За. Одоо тэр гараж л байна да. За. Дэлгүүр оруулах чадахгүй. Тийм ээ. Дийлэхгүй юу? Хэцүү тий. Хэцүүтэй. Энэ сэп бол айгүй хэрэгтэй байдаг гэдгийг би яг амьдралдаа нэг удаа үзсэн л дээ. За. Тийм тэгээд өөрийн гэрт одоо байхгүй ч гэсэн тэгээд яг манай их жоохон тоглодог байсан. Тэгээд байрны өдөр алгуулчаад. За. Тэгээ бөө юм болж байрны өдрөө буцаад арай орж аваад тэгээд аавын давчаад аавхаас тавьж хийж илээ. За. Тэгээ манай аавад хөөх юм одоо тэнгэр талцаж гэсэн яг нь ээж маань тэнд аяг мөнгө аяг аавын маань хөө аваад тэгээ одоо хүртэл бид нар аавынхаа хөөрөг бүх юмыг тэр сэфэнд нь л байлгадаг. Тэгээл сараа нэг гаргаж ирдэг. Кодыг манай ээж л мэддэг. Тийм 3 дугаар оролгийн замын урд. За. Яг анхны сэф зарж исэн газар байсан. Тэгээд тухайн үед их цоож өгдөө штэ. За. Нэг тийм урт төлхөртэй. Бараг 10 гаруй сантиметр урттай байдаг. За. Тэгээд тэр төлхөр нь ороод тэгээ үзүүр нь нуглардаг. Тийм ээ. Тэгээд тийм цэвтэй за өндөр нэг ойролцоогоор 1 метр 20 орчим өндөртэй. За жин нэг 100 кг орчим жинтэй юм уу да. За. Хоёр хүн бол даахал юм байна. Хоёр хүн бол бас нэлээд ядарч ш та. Тийм үү. Тэгээд тэр чинь нөө барьц муутай. Тийм, барьц муутай тийм шиг. Ерөөсөө их мүлгэр гадаргуутай өнцөг гэж байхгүй. Тэгдэг. Тий. Албаар тийм байдгийн гэсэн штэ тэр чи. Тий. Тэгээд надад манай өвөө нөгөө нэг дархан байсан хүн бас. За. За тэгээд нөгөө хууч нөгөө арслантаа өдрийн нөгөө цоож байдаг штэ. За тийм нөгөө нэг манай Монгол цоож гэж бид нар яриад байдаг штэ. Тийм, Монгол цоож гэдэг. Тийм, Монгол цоож нь өөрөө бас тийм онцтой тийм цоожтой байдаг. Зүгээр ингийн харахад Монгол цоож хэрнээ. Заавал ард нь нэг тийм одооны хэлгээр хэлэхэд одоо нэг тийм төмлөөр маркийн одоо ер нь жижиг ардаа нэг тийм түлхүүр шиг юм бас ингэ давхар цоож хийж онгодог. Хоёр түлхүүртэй цоож төр гэж ярьж идэг шүү. Тий. Тийм цоожтой одоо тэгэл тэрийгэл хэрэглээд байж ямар ч байсан. За одоо сэпэндээ юугаа хадгалж байна? Ер нь нууц ш болоод. За одоо ер нь гэртээ нэг бэлэн мөнгө байлгадаг. Тий ямар ч хүнд юу ч болоо вилээ бас нэг их биш ч гэсэн. За одоо ер нь тодорхой хэмжээний бэлэн мөнгө байлгадаг. За одоо 2 дугаарт бичиг баримт байлгаж байна. Бичиг баримттай ерөөс
ерөөсөө нэг би өөрөөс нэг 2 3 ихтэй сургууль төгсөн гэл дипломууд наан цаана нэг дахиж олдохгүй бичих баримтууд байгаа даа тий. Тийм тэднийг хадгалаад өөр ер нь нэг юм хийдэггүй. За. Одоо дахиж олдох боломжтой бичих баримт гэдэг ч юм уу тийм юмнуудыг нэг хийдэггүй. Тэгээд босод одоо нэг сургууль төгсөн ром бинтнэрийг болохоор нэг жааддаг байхгүй юм манах нэг хүн болох нэг юм жаадтай. За тэгээд хүүхэд нэг юм шагнал авсан бол хүүхдийн нэг за би нэг сургууль төгсөн бол нэг ингээд нэг гэхдээ тэр нь дандаа бүгд нэг хууль ёсны нэг юм хүнд үзүүлэхэр нэг юмнууд байдаг да. Тийм ээ тийм. Тэднийг нэг гоё жаашлаад ячдаг. Гэхдээ тийм хуучны тийм нэг барьцгүй жижигхэн хэрнээ айгүй тийм хүнд юм ч бас юу юм бэ л. Багтай хүн бол аваачихгүй. Мэдээж тийм. Мэдээж тийм. Тэгээ нэг жижигхэн болохоор одоо энэ сүүлийн байрнуудын ч нэг цонхны тавцсан жоохон өргөн болчихсон шүү дээ. За тийм. Цонхны тавцсан өргөн болсон болохоор одоо манад байгаа цэфний зузаан бол нэг 55 орчим сантиметрийн зузаан таахгүй юу? Тэгэл яг хөшгний ар тэгэл тарцдаг. Тэгэл одоо нэг босоо нэг юм пар ингээл явж идэг штэ. За тий. Одоо нийтийн дулааны. Тэгэхээр тэр тэнд очирлыг нэг эвтэйхэн өргөнд тарч. Тэгэл тэгэл хөшгний ар тэгэл жишээ нь хүнд мэддэхгүй хүний нэг тийм санаанд нэг ордгоо тэгэл дээгүүр нь зүгээр л нэг даваа орхиол тэгээ нэг хүн тооч шаарддаггүй. Анхаарал татахгүй нэ тий. Тий хүний өрөөсөө тийм юм дээр хүний өрөөсөө анхаарлыг татахыг өрөөсөө хүсдэггүй байхгүй. Зү. Тийм бай. За. За ямар ч юм хуучны тийм 2 цойжтой юм байна. За баярлалаа. Лаг цэвтэй юм байна. Баярлалаа танд гоё шип өгсөнд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Дээр үеийн тийм гоё цоожнууд байдаг. 2 цоожтой, 3 цоожтой гэдэг тэр Монгол цоож чинь эхлээд ингэж дарчаа. Тэгээ артлаас нь нэг төмөр хийгээ дахиад нөгөө талаас нь төмөр хийж 3 юм оролцчихж онгодог гэлстэй нэрээ. Их найрын. Тий, их найрын л байгаа хэрэг шүү дээ. Тий. Тэр хуучны чоожийг үүсгэж чоожч одоо байхгүй. Ядаж манай Монгол дарахчуудын уур ухаан гэж айхтрах шүү юм аа. Тий. За, орчин үеийн септэй хүү орж ирээд хойлоод нэг шипи өгмөр байна. Бооны септэй ч юм уу. Байна уу? Байна уу? За сайн байна уу? Өдрийн мэндэ. Өдрийн мэнд. Хуучны септэй юм байна да. Дандаа л хуучны септэй. За. Нөгөө нэг юм 2 хаалгатай сеп үү? 1 хаалгатай сеп үү? 2 хаалгатай. Бүр том өндөр сеп байж тээ. Мэдээ хүндээ тэрсэн манайч нэг нүүхэд бол мэдээ чардаж 5 давхар 4 давхар гарах гэж мэдээ. Тэгээд энэ цэп маань нөгөө ээжмэн цэпэл гэж ярьдсан л да бид. Тэгээд тэр цэпэн нэг хүнтэй гэхээс нөгөө нэг зургууд, альбом зургууд байна. Тэгээд нэг бас нэг юм одоо ганц нэг ер нь л одоо эвдэрсэн зүгс нэг тиймэрхүү юмнууд байдаг. Тэгээд би өөрсдийн үн цэнтэй гэж үздэг бүхэл юмнуудаа л хийчихэж штэ тийм ээ. Тийм. Тэгээд нөгөө ингэж юм тэгээд нөгөө пассворд гэдэг нэг тиймэрхүү юм. Тэгээд юунууд байдаг бас нөгөө эцгүүд нөгөө нэг ухаад нөгөө ферстак гэдэг нөгөө эцгээр камера тийм. Тийм мэдрэнүүд байдаг. Гэхдээ төмөрсөө бас яг нөгөө чиглэг авахгүй газар байх нь хэцүү юм шиг зүгээр. Тийм. Гол зэвэрдэгтэй тий. Зэвэрн тиймэрхүү. Тэгээд гадна талын маш сайн бодцоод юу л тэгээд одоо харин бас нэг нүүд сууд хийвэл яаж одоо зөөндөөл гэж бодож байна. Манай сайн нэг сонсогч хүчсэн байсан. Маш үнэтэй нөө уран бүтээлтэй ч байдаг юм уу тийм нөө хард дискнүүдийг хадгалдаг гинэ. Тийм. Бас тийм хард дискны эсгүүдийг бас хадгалдаг тийм. Тэгээд одоо манайх коридорт ингээл яг байж тэгээд нөгөө том учраас тэгээд нэг юм бариул нэг том байдаг ч тийм. Нөгөө дугуй болохоор тэгээд нөгөө бариулаас нь дугуй бас ингээл уяал тэгээд нэг тийм. Тэгээд нэлээ хүндтэй тийм цэвэр. Тэр чи одоо түлхүүртэй те? Тийм түлхүүрээр онгод ганц л түлхүүртэй байна уу? Тийм ганц л түлхүүртэй. Түлхүүртэй ахаад ийм нөгөө 2 бариултай шүү дээ. Гэдэг тийм. Бариултай нөгөө ингэж 2 талаар нь ингэж яадаг. Тэгээд нэг хэсэг тийм нөгөө яг орчин үеийн цэв гаргаад тийм цэвүүд нэг юмээс батсан бахаа тэгээд нөгөө
гараж мараач гэдэг юм уу тийм засварын газар мазарлууд их яадаг гэсэн. Тэгтээ ч баргүй зэв шүү те наадах чинь бол бас л. Тийм. Тийм нэлээд хүндтэй. Эсвэл тэр нь хэцүү юм да тий зөөхөдл. Тийм зөөхөдл хэцүү. Тэрнээс биш яг хаа зөөгөд оруулчих сайхан сайхан. Өөргөө гүйцэтгэж л байгаа. Оо тий удаж чинь одоо баг тэр дэвч одоо барна миний мэдхийн л одоо 90-д оноос хойш байсан гэж бодохоор чинь. За баярлалаа. Баярлалаа танд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Аашаа. За. Тийм ээ. Энэ хуучны цэвд бол их олон айлд байдаг бахан. Тийм байна. Одоо хүртэл яаж байгаа. Нэрээ сая сонсогчийн хэлснийг сонсч ирсэн чи чиг авчих гэдэг учраас буддаг гэдгээс нэр буддаг байсан юм шүү дээ. Тийм баг. Гатан талаас нь. Тийм баг. Өөрөөр өнгөтэй болсон байдаг байсан санагдаад байна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Кафе Баскучи эднийх Наадам центрт 2 дахь салбараа нээсэн. 3 дугаар сарын 20-ны өдөр нээсэн. За ингээд одоо бид нар Яармагт нэг Кафе Баскучи байсан бол одоо ингээд Наадам центрт бас нэг Кафе Баскучитэй болжээ. Нааша дөхчлөө тий. За тэгэхээр эн чинь юу юм бэлээ ш тахаа. Манай 1883 онд Италиас гаралтай юм байна. Тэгээд дэлхийн 25 гаруй улсад 600 гаруй салбартай гэж хэлээ шүү. Тэгээд кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг нэр хүндтэй брэнд ээ. За Баскучи чинь зөвхөн кофений газар биш. Тэгээд энэ яадаг гэхээр кофений урлагийг мэдрэх нь амьдралын хэмээгийг давхар харуулж байдаг газар байна. Шинэхэн хуурсан кофений анхлын үнээр хамар зоргиж, өтгөнд ослог хөөс уруул хөрөх мөчөд таны амтлах мэдрхүү бүрэн сэргдэг. Халуун зөөлөн аманд тань удаан хадгалагдаж таныг нэг хоромжуулсан Италид хүргэх мэт ийм мэдрэмжийг төрүүлдэг ийм газар бол Кафе Баскучи. Эднийх нөгөө нэг кафенго кафетэй гэдэг байгаа. Тэгэхээр орой үеийн цагаар за нойр хүрхгүйтэй зүрх дэлсчих үеднэр гэж санаа зовлтгүйгээр тэр кофег нь аваад найз нөхдөдөө сайхан чатлаад гоё нэг ийм сайхан гэдэг нэг ийм стресс тайлаад суудаг штэ үн чинь. Тех болцоо бол бас байгаа. Өглөөний нарыг толцсон Амальпи ирэг дээр гэж байгаа шүү. Энд чинь Италийн хамгийн үзэсгэлэнтэй газар гэж байгаа. Яг тэнд л байгаа мэт ийм Итали кофений жинхэнэ амт чанарыг бодвол та Баскучи кофе гэдэг энэ гайхалтай кофе шопоос мэдэх болцоотой юм шүү. Яг үнэ. Тэгэхээр нэг гоё газар найз нөхдөдөө хөөрөөд тийм ээ. Кофений амтыг мэдэр яг бол очоорой. Холбогдох чинь дугаар нь 70 70 1883 70 70 1883 гэсэн дугаар байна. За сошиал хаяг нь болохоор Баскучи Монголиа гэдэг харахаар ирэх нэ. Зөвхөн ч нэг кофе зардаг биш. Эдгээр чинь ингээ гоё нөө бисквиттэй ингээд нэг торт одоо миний харуул торт бүгд байгаа ахна гоё байдаг баг. Тэгэхээр Кафе Баскучи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нээсэн байна. Тэгэхээр манайхан бас очиод мэдрээрээ. За баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв гэртээ сефтэй болмоор байна. Сефтэй хүмүүс шипигээ хуваалцж чинь. Тэгээ түрүүнээс хуваалцж байгаа хүмүүстээ баярлалаа. Дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Байна. За арай одоо олбогдчихв. Тэгсэн. Нэлээ залгасаа салбогдлоо. Сефти талаар ярьж гэнэ үү? Яг тэгж байгаа. За надад одоо янз бүрийн сефтнүүд бол байгаамаа. За. За 90 оны үед нэг өвч хөвчлөгээд байгууллагууд харсан тэр үед авч үлдсэн уучны Орос том өндөр сефт одоо 2 хаалгатай. Тий, 2 хаалгатай. Нэлээ өндөр. Тэгээд лагертаар гадаа тавьчихсан нэг хуучны төмпөл сав шанаг гэж юу эсвэл нэг Оросын нэг үйлдвэрлэсэн нэг юмнуудыг аваачаад хийгээд цоожлоод орчихсон байгаа. За. Дээвэрдгүй юм билээ. За тэгээ 90 оны үед чинь бид нар урагшаалаг бахан гардаг байсан. Нэг 4 үлчээр авдар шиг нэг жижиг сеф аваад гарваа. За. Нилээ хүн тийм арай гэж тэр үед чинь одоо нэг гахаан бахаага үрэл одоо алалцчээд вагонд ордог байсан шүү дээ. За тий. Тэгээд хоёул гуруулаг дамжлаад юм ороод нөгөө Борвот нэг өшигдүүлсэн тэр үлэн байсан нэг вагон дотор тариал. Тэгээд авдарсан юм тэрж барайл. Тэр нөгөө нэг юм эргүүлж ингэж нөгөө нэг баруун 102 жилөө эргүүлж тэгж онгодог кодтой юу? Яг үнэ нөө. Яг тийм биш. Тийм ээ тийм. Тэгээд тэрийгээ би нэлээ хэрэгэлсэн. Машин 69 дотор австахад одоо тэр үед чинь бас одоо нөгөө зах ороо бусгаа үед говьтай бэрэгт алтгардаг байваа. Бацаа. За нэг алт тавна гэдэг нэг алтны чэнж хийх гээд явпаа. За тэр дотор ч нэг дэнс хийгээд баахан мөнгө төгрөг наанаас оноо болол. Тэгээд очиод бэрэг дээр ч одоо
би юмгүй тэнд ч гэсэн өчнөө л хотын хэн ботыг барыг Улаанбаатар очсон шиг нэг гэсэн боллоо шүү дээ. Тэгсэн. Тэгээд автомат байж байгаа тэр чинь машин дотор чонон бас тэнд гоонз эрстрэ хийж байгаа айлт чонон. Тэгээд нөгөө CB тавьчаал тэндээс нэлээ бас нэг автомат аваад тэрийг хотод ирж борлуулдаг тийм байлаа. Тэгээд юу дотор машин дотор авч явж байгаа нэг жаахан гадна талын нэлээ нөгөө 69 дотор даахгүй. Тэгээд нэлээ яатсан илээгээд нүүр мөрийн ураад зураач. хотын гаргаад ингэсэн байсан. Тэгж байгаа би 10 оны үед Туркээс манай банд нэг сеф явуулсан. Тэр одоо орчин үеийн кодтай. За тийм. Тэд хийждэг. Тэгээ хуруугаараа дарна нэг жижиг тэг камер шиг юмтай. Нүдээ таниулсан нэлээ юм болж байгаа. Би ч мэдээгүй л дээ одоо тэгэл нүд мүдэн таниулж сонгойдаг тийм сеф авчраа. Ингээд 3 үеийн сеф үзчихэд байгаа байхгүй юу? За. Тэгээд сонирхоод нөгөө муу 69 дотор авч явдаг байсан сеф би энэ одоо даагтдаг энэ дотор нь юу хийдгийг Хучаанаар юу хийдэг юм бол гэж бодоод гаднаа тавьж байгаад сүхээр нөгөөтгөө нэлээд сүхээр тий балбаад тэгээд дастагчаар дастаад дотор нь ийсэл гарч ирд юм шиг тэр яг хуурамч юм байсан юм байна. Хөндрүүлэгч нь ийс юм уу? Хөндрүүлэгч юм байлгүй. Ийсэл гарч ирсэн шүү. Гэхдээ янз юмнууд байдаг баг. Тэгээд яг ер нь бол тэр нэг олж олж байгаа хүмүүсийг харахад бол дотор нь бас нэг юм нэг хар тугдгал шиг юм байгаад байгаа харагддаг шүү дээ. Тэр тугдгалтайг би бас нэг сонирхсан юм аа. Тэгээд миний нөгөө сефний зардаг байсан нэг хожаа тэгж хэлжсэн. Туглаг одоо янз бүрийн гал төмрийн аюул осолд ороход хайлтдیں۔ Энэ илсив сайн. Энэ цаг шуурганд тий гал юунд бол яадагч вэ ингэхгүй юу? Тэр тийм юм байт юм лээ. Тэр туглагтай гэж юм бодохдоо зэрэг гал болно энэ хайлнаа гэж аахгүй юу? Тий. Тэгээ тухайн үед чинь мөнгө төрөгч яах муутай байдаг байлээ бид нар тэгэл арай нэг үр хямдын аваа тэгж авч ирсэн. Таны дээр сүүл нөгөө 3 дахь үеийн сеф чи нөгөө нүд таньдаг байж тээ. Нүд таньна. Тэр хэд орчим төгрөгөөр ирв? Сонирхож асуу та. Манай хүү явуулсан нэлийн үнэтэй аваа гэсэн шүү. Тэгээд бидний марны шүтээ бүү татаж үзэх нэг юм байдаг та. Энэ үгээр авсан тэгээд хорвоо байж тэнэж тэгээд тийм ээ тийм. Тэгэлж. Одоо бас Монголд бол хэд хэдэн сеф нийтлгүүрүүд байдаг болсон. Таны яг одоо тэр 3 дугаар үеийн сеф шигчин сеф харагдчих л байлаа бас. Тийм баг. Тэр үнэтэй баг. Би тэгээд өөрөө юутэй болохоор ширээ дуурай ичтэй нэг том нэг суудаг ширээ байдаг шүү дээ. Тийм. Одоо бид нар ч тийм нууж хагаад авчих байхгүй тэр бидний бичгээр зөөх байх юм байна. Тийм ээ. Кодо хийгээл давхар нүдээ уншуулчих нэ тийм ээ. Тийм нүдээ уншуулчихдээ. Онгой хувьд бол их сайхан онгой. Тэр хужаа бол явдaltaй л да. Нар уруу зүв нар зүв 3 өргөл гэдэг яг болно. 3 тийшээ олж ийж юу? 3 тийшээ нар уруу 3 нар 3 гэдэг ингээд асал явдaltaй. Түс сефний олон арвин цуглуулгатай хүн байх нэ. Тэгээд одоо тэр юундээ лагертаа байдаг сеф ч одоо тэр баахан Орсын юм хийгээд үгчсэн. Тэгээд бас нэг хүний амьдрал ямар юу штэ мөнгө биш штэ. Мөнгө дөсгөр үлдэхэд нэгээд өсгөр амман одоо юу адгасан гэвэл бас сонин нэг цаг үеэд дагаад бас сонин эдгээр төмпөс авч гисэн. Одоо тэр сонин түүх өгөөс юм гарч ирэх болов гэж бодод тий. Яста ухааны хүн байж таа чи. Нөө нэг цаг хугацааны машин юм хийгээд мартчихлаа гэдэг шиг л юм болж байгаа байна. Тэр үедээ нэг бид нар нэг арай дооч нэг севэргээл нэг шугам яриад байсан шүү дээ. За тий. Тэр шугам яриад гүтэл ингээд яг уцтай ингээд ороо би хийчихэн зориудаар. Хүүхдүүд үзэх амар гоё. Яста санаа авмаар юм байна. Баярлалаа танд гоё шипи явуулцлаа. За ийм их байна. Өдрийг сайхан өнгөрөөсэй. За 50 см-ийн өндөртэй 50 кг-ийн жинтэй тим сеп бол жишээлбэл 550 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Кодтой юу? Тийм байна, кодтой юм байна. Би бол бас энэ чинээс хайгаал байна л да. Ер нь юу байдаг юм байна, яадаг юм байна гэдэг гисэн чи. Тиймэрхүү үнэтэй байдаг юм байна шүү. Сепний худалдаа гэсэн. Ёстой янз бүр л авах та Юу тий. байсан чинь тий. Хүндрүүлэгчтэй сепнүүд гээл бас байж л байна. Тэгээд яг ингээд үнийг бичээгүй юм байна. Энд чинь тэгээд үзэхлээр нөө үн байхгүй баахан нууц юм болов. Тийм. За энэ жишээлбэл 80 48 42 хурууны хэгээр онгодог сеп гинэ. 1,150,000 гэж байна. 1,150,000 гэж байна. Жижигхэн
хөөхөн ийм нэг UNICEF бас байж л байна. Одоо гэр дотор тавьждаг жижиг юм байна. Энэ бол ойр зүрх юм хийчихдэг тий. Километр зөндөл юм байдаг юм байна шүү. Манай сонсогч хөөргөний цэф гэж тустай байдаг гэж таха. Оо тэгэх баг. Зөвхөн хөөрг хадгалдаг. Тэгэхээр янз бүр юм байна. За энд хүргээд хойлоо нэвтрүүлгээ өндөрлөө. Өнөөдөр холбогдож гоё шипигээ хуваалцсан сонсогчтой баярлалаа. Ер нь бол нэг хуучны юм гэдэг шиг хуучны севтэй хүмүүс их юм байна. Тийм байна. Тэгээ юу хадгалах вэ гэдэг гоё шипи өглөө шүү дээ. Ер нь бол голцоо хувилах боломжгүй бичиг баримтууд байна тийм ээ. Үйл хөдлөлийн гэрчлэгээ байна. За тэгээд нөгөө үе удам дамжиж ирсэн юмнуудаа юу хадгалдаг юм байна. Тэгээ сүүлийн ахын юм бас их хөөрхөн санагдлаа тий. Хүүхдүүдэд сонирн байх болов гэж удаад хуучны севэнд хадгалсан байгаа гэдэг чинь тэрээс гоё юм. За баярлалаа хүргэн нэвтрүүлэг өндөрлөө. Студид хөтлөгч Анжи болон амийн найруулагчаар Төвшин баярнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аригтай хадгалаад 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуул дахиад зарлагдсан байна. Мөн Капепскожи брэнд 2 дахь салбараа наадам центрт нэг гэж байгаа юм байна. Та үргэлжлүүлэн сонсдог урлагийн нэвтрүүлгийг аваад сонсорой. Түр баяртай. Баярлалаа. За баярлалаа.